Монгол улсад гарч байгаа хэрэг зөрчил, гэмт хэргийн бараг 50% нь гэр бүлийн хүрээнд, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа. Тэгээ хүчирхийллийн гол хохирогч нь, ер нь ихэнх хохирогч нь, бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд хөгштөл байна. Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг жил ирэх бүр өссөн дүнтэй гарах болжээ. 2013 онд гихтэл гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй 1486 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харамсалтай тоо мэдээд урьдахад сүүлийн 4 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 50 хүн амьсаа алдаж 1251 хүн эрүүл мэнд бие махбодороо хохирчээ. Манай улсын 3 айл, 3 өрх тутмын нэгд нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн ийм судалгаа байдаг. 3 өрх тутмын нэгд нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна гэсэн. Гэр бүлийн хүчирхийллийг олон улсад сэтгэл санааны, бие махбодын, санхүүгийн, бэлгийн гэсэн 4 хэсэгт хувааж үздэг байна. Ерөөсөө хамгийн түрүү хил хамаар доромжлох манай нөхөр байнга зөв юм хийсэн ч мангар тийм найз нөхдөйхөө дэргэд ч мангар тийм нэг ах эгч нархаа дэргэд ч мангар тийм нэг яагаад ч юм бэ хатаа ч мангар тийм нэг гэдэг үг чихэнд буй яатай би охноо нөхрийнхээ эгч тэгээд амихарлаг байсан. Тэгээ гараа гардаа таах галын матгар төмөр гэж ярьдаг шүү дээ. Тийм төмөр аваад бараг л өстой нэрээ дотгошоо оров гэж бодогдохоор ингээл би ч өөрөө орлоо явсан. Тэгээ дараа нь өдрөөсөө хүсээгүй, өөртөө унтах хүсэлгүй байхад тодорхой хэмжээгээр өөртөө ашиглагдахаар ч та эрсцэв шиг тийм зан гаргаж байгаад бид нар бас их хүнд итгэл даа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 80% нь охид эмэгтэйчүүд. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртдөг гэвэл өрөөсгөл. Хүүхэд нь эцэг их нь хүүхдээ, эхнэр нь эр нөхрөө дээрлэх, дарамтлах, санхүүгийн болон бусад эрх чөлөөг нь хязгаарлах явдалч энэ ойлголтод хамаарна. Сүүлдээ бүр амьсгалах агааргүй болтолн дэр хүнийг бол орон зайгүй болгодог юм аюултай гэмт хэрэг. Тэр ч үүднээсээ бол эрүүдийн шүүхийн эсрэг коронавирус бол энэ гэр бүлийн хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулдаг. Тэгээд гэр бүлийн хүчирхийллийн одоо ноцтой хэрэгүүдийг бол эрүүдийн шүүхийн эсрэг хорон эрүүдийн шүүлт гэж үзэж байгаа. Тэр эрүүдийн шүүлт гэж үзэж байгаа тохиолдолд эрүүдийн шүүлт маань өөрөө дайм болон одоо онц байдал зарласан үед ч гэлээ гэсэн хүн бол эрүүдийн шүүлтээс ангид байх хэрэгтэй. Тэр ийм одоо ноцтой гэмт хэрэгтэй одоо адилхан үзэж байгаа учраас энэ гэр бүлийн хүчирхийлэл өөрөө хэр ноцтой болохыг бол эндээс харж байгаа хаа гэж бодож байна. Хүчирхийлэлтэй харилцааг зогсоохын тулд бол хохирогчид их юм хийдэг л дээ. Би одоо дугаа байчих юм бол энэ зогсчиж магадгүй. Эсвэл нөгөө нэг энэ хилээд байгаа зүйлийн засчвал би энэ хүчирхийлэлд өртөхгүй байж магадгүй гэдэг. Гэтэл ахаад маргааш нүүр шалтгаан гаргаж ирдэг. Нөгөө шалтгаан тэр биш шүү. Тэгээ тийм учраас хөндлөнгөөс хэн нэг нь л оролцохгүй бол энэ хизээч зогсдгүй юм чөтгөрийн тойрог шиг цикл явдаг гэж үздэг. Тэгээд аль болохоор тэр эрт шатанд тэр циклийг зогсоох хэвээр. Тэр циклийг таслах хэвээр. Тэгэхгүй бол дотор нь ороод ингэж явж байгаа улсууд хизээч тэр циклийг өөрсдөө зогсоож чаддаггүй л гэж үздэг. Тэр энийг бол нөгөө сэтгэл зүйн шинжилгээ ухаанаар баталчихсан. Олон туршилтуудаар баталчихсан. Тэгээд дээрээс нь хүчирхийлэлтэй харилцааны олон түүх баталдаг учраас аль болохоор эрт шатанд төр оролцох хэвээр. Оролцохтой ганцаараа биш. Нэг байгууллага, олон байгууллага, төр, иргэний нийгмийн байгууллага хувийн хвшилж оролцох хэвээр. Тэр утга ажлын хамт олон хүртэл оролцох хэвээр гэж үздэг. Тийм нөгөө цогц хандлага бол дэлхийн нийтэд хөгжөөд бол 20 жил болж байна л да. Тэгээ манад бол энэ бол шин. Ялангуяа энэ цогц хандлагыг бол одоо албасаар нөгөө хуульчилж гаргаж ирэхгүй бол үзэнээр ханддаг тийм тогтолцоо байгаад байна. Одоо цагдаа дараа ч юм уу очир та тэгэхэд өргөдлөө бичээд өгчих гээл хэлнэ үү гэхээс нэг их бодиттой арга хэмжээ авч өдөр чадахгүй л явж ирсэн байхгүй юу. Тухайн тэр нөгөө хорооныхаа цацаг дараад очиж уулзсан шүү дээ ийм байна гэл. Тэгэхээр зэрэг одоо яана хүчирхийллийн үндэсний төврөл хандхаас одоо бид нарт одоо яг ингэ танд авч гарах хэмжээ байхгүй гэдэг юм билээ. Хүчирхийлэл гэдэг үг бол улс хооронд гэдэг нь дайн тулаан нэг хэмжээнд л одоо хүчирхийллийг ойлгодог байсан. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэж юу яриад байна гэдэг. Төрийн байгууллагчсан энэ ойлголтыг бол одоо шин тутам ойлгож ирсэн. 90-ад оны дундуур бол эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд л энэ асуудлыг ярьж хэлсэн шүү дээ. Цоо шинээр нөгөө нэг гарч ирсэн төрийн бас байгууллага
байгууллагуудын эхний төрийн бас байгууллагууд болох нийгмийн түвшлийн эмэгтэйчүүд хөтөлбөр, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, либерал эмэгтэйчүүдийн оюуны сан гэсэн энэ 3 байгууллага руу хүчирхийлэлд өртөөд байна гэж хүмүүс очих. Одоо яг хүчирхийлэл гэж хэлэхгүй би нөгөө гэр бүлийн одоо адны гишүүнтэй ингээд нөгөө нэг гишүүнийхээ дарамтанд байна ч гэдэм ингэж очих явдал бол их байгаад тэгээд нөгөө яаж энэ асуудлыг шийдэх вэ гэд хамтарсан санаачлаг гаргаад тэгээд тэр санаачлагын үндсэн дээр манай төв байгуулагдсан төвхтэй. Гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх гол чиг үүргийг төрийн бас байгууллагуудад хариуцуулаад өгсөн. Гэтэл төрийн бас байгууллагын хувьд бол эдийн засаг, нөөц санхүү, хүний нөөц санхүүгийн хувьд олон бэрхшээлтэй тулгардаг учраас энэ одоо улсын үндэсний хэмжээнд болж байгаа энэ ноцтой одоо зүйлд бол хариу үйлдэл үзүүлэх боломж бол мэдээж зэрэг хязгаарлагдмал. Эхлээд л энэ асуудал нөгөө нийгмийн чухал асуудал биш. Тэргүүлэх зэрэг төрөөсөө тавигдахгүй учраас энэ байгууллагыг одоо хөл дээр нь авч явахын тулд манай хамт олон санхүүжилтийн одоо маш их бэрхшээлтэй. Бид нэр эхний байгуулагдсан эхний жилүүддээ ямар ч парго байшинд л ажилладаг гэсэн. Ирж байгаа хүмүүсийн задуулсан тийм ээ ихэнх нь одоо нөгөө эрүүл мэндээр хохирсон тийм ийм хүмүүс ирж байгаа байхгүй. Статистикаас харж байхдаа 10,000 гаруй хүн үйлчлүүлсэн гэсэн нөгөө нэг юу байгаад байгаа. Нөгөө зөвхөн нэг удаа ирж байгаа тэр нөгөө тоог ингээд үзэхээр давтан ирж байгаа тоо бол мэдээж их. Хамгийн доод тал нь ихтэл нэг хүн бол нэг 5-аас дээш удаа ирнэ асуудлаа шийдвэрлэхийн тулд. Хамгаалал хооронд бол сэтгэл зүйч нийгмийн ажилтан хууль эрхцэгч халамжийн ажилтан зохицуулагч гэсэн энэ 5 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байдаг. Би ийм асуудалд ингээд ирээд тэгээ 2 сарын хугацаанд энэ байгууллагад би ингээд дотроосоо байлж чаддаг. Хоол зумдлаад охинтой минь хамт байлгаж байгаад би бас байлж байгаа. Би анхных нь хамгаалах байранд би байрлаад тэгээд тэндээсээ би ганцаараа биш юм байна. Маш олон эмэгтэйчүүд байд юм байна гэдэг мэдээ. Тэгээд тэнд ингээ байж байгаа хугацаанд бас өөрийгөө чадваржуулаад тэгээд тэндээсээ бас дэмжих бүлгийн ахлагчаар ажиллаад тэгээд тэр олон хүмүүст хүрч ажилласан бас тэр туршлагаа надад бас их суурж өгсөн л дөө. Тэгээд би ер нь одоо яад бусдын төлөө ажиллаж болохгүй вэ гэсэн гэж бодоод тэгээд энэ байгууллагыг ирсэн байгаа. Анх ер нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг дэмжиж туслах чиглэлээр анх ажиллаж эхэлжсэн байгууллага. Сайн эсвэл хатуу хууль гарснаар гэр бүлийн хүчирхийлэл арилжахгүй. Төрийн бус байгууллагуудын үдийн болтол аваад ирсэн зүтгэл дээр төрийн болон цагдаа хороогээд төрийн байгууллагуудын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Дээр нь нийгмийн дэмжлэг туслалцаа. Америкийн хөл өмгийн од Ray Rice эхнэрээ лифтэнд зодсон бичлэг олон нийтэд ил болж, ерөнхийлөгч Обама хүртэл жинхэнэ эрчүүд эмэгтэй хүнийг зоддоггүй юм а. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоох нь хөл өмгөөс чухал асуудал хэмээн мэдэгдсэн. Улмаар хөл өмгийн клуб нь гэрээгээ цуцалж холбоонд тоглох эрхийг нь хассан. Хэдийгээр ийм хууль байхгүй ч гэлээ Америкийн нийгэм эхнэрээ зодсон өөдгөөрийг инхүү шүүмжлэн буруутгаж шийдгсэн шиг Монголын нийгэмд ч иймэрхүү жишг бий болж эхэлж байна. Хүүхдүүдэд заазуурцсан, хазаж тамалсан эцгийн тухай мэдээллийг төрийн бус байгууллагууд ил болгосны дараа олон нийт түүнийг хэрхэн жигшиж, хуулийн дагуу шийтгэл оногдуулахыг захим сүлжээгээр шаардсан нь ийм сайн жишгийн эхлэл юм. Төрийн байгууллагууд авах ёстой арга хэмжээгээ цаг тухайд нь аваагүй учраас төрийн бус байгууллагууд бол энэ үйл ажиллагаанд бол оролцсон. Тэнд дээр бол маш олон саад бэрхшээлүүд гарч ирсэн. Хамгийн наад зах нь бол төрийн байгууллагууд бол энэ дээр улаан цай хүүхдийн иргэн дээр их том шоунуудыг бол удаа дараалан хийсэн. Одоо жишээ нь бид нар бол хүүхдүүдтэй харилцаад ингээд аав ээжтэй цуг яваад имлэгт ингээд хүргээд ингээд явж явах хоорондор одоо хүүхдийнхаа царайг хараачгүй одоо хүүхдийн төлөө үндэсний газрын дарга наран туяач гэдэг нь их мэд хүмүүс бол одоо хүүхдийг төлөөлж хэвлэлийн багварал хийсэн одоо мэдээллийг өгсөн иймэрхүү бол зүгээр тийм ичгэртэй үйл явдлууд бол маш олон гарсан л да. Цаашдаа зүгээр ийм хэрэг гарахгүй байхад юу нөлөөлөх вэ гэх юм бол маш том тийм бүр бага насны хүүхдийн хүмүүстээс эхлэх хэрэгтэй гэж би бодож байгаа. Яг тэр өнөөдөр ягаад 19-20 настай хүүхдүүд хүний толгой тастаад эхэлдэг тийм. Энэ бол маш аимшигтай үйл явдал байхгүй. Тэгэхээр энэний цаана дахиад ийм үйлдэл хийх магадaltaй 1000-2000 хүмүүс байгаа гэж бодоход энэ өөрөө нийгэмдэр маш том айдастай аимшигтай хэрэг юм байна. Тийм учраас
Энэ бол бүр бага насны хүүхдийн хүмүүжлээс нь эхлээд тэр хүүхдийн гэр бүлийн хүмүүжлээс нь эхлээд бол маш том соёнгийн гэрүүлэх үйл ажиллагаанууд бол явагдах ёстой. Олон улсын видео аянд нэгдэж Монголд яг энэ видео аяны хүрээнд зохион байгуулалт үйл ажиллагааг зохион байгуулж ерөнхийдөө жүжиг тавьсан. Би хайраас айдаг байлаа. Хизээч бүтдгүй хитрхи өвтөгдөг зүр хэмтэлдэг хайр. Хүчирхийлэл доромжлол хайрыг санахаас хорсдог байлаа. Өтрээний хүрнэл гэдэг Америкийн зохиолч Ивенслерийн The Vagina Monologues гэдэг энэ жүжигийг тавиад охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар нэгдүгээр хүмүүст олон нийтэд мэдээлэл өгч, хоёрдугаарт энэ жүжигээр дамжуулан хөрөнгө осгосон нийт 28 сая 600 мянган төгрөгийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр, өөр LGBT төвийн одоо трансгендер эмэгтэйчүүдийн хамгаалах одоо төв те өөр хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд хандуулсан байна. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гэдэг энэ шүү те хүний эрх гэдэг чинь ийм зүйл байдаг юм. Яаж бид нар хүүхдэд хамгаалж болох юм гээд тэр залуучуудтай зааж өгөхөр зэрэг тэр залуучууд маань өөрсдөө бас эцэг их ах ихч учраас гэртээ очиод гэрийнхэндээ ярьдаг, эсвэл хажуу бүрийнхээ айл нөхдөдтэй ярьдаг, сургууль орчиндөө ярьдаг. Арилжааны байгууллагуудын хэрэглэдэг зав суртахааны зарчмыг хууль дээр хэрэглэе. Олонний танд хүмүүсээ дамжуулаа те ямар хүнээр хуулийг тайлбарлуулвал илүү их ойлгомжтой байх юм бэ гэдэг энийгээ бид хүн хуулийн медиа сурталчилгаа гэж нэрлээд анх удаа хуулийн медиа сурталчилгаа гэдэг юмыг гаргаж ирж энэ нөлөөлөл төрөмс байгууллага гэр бүлийн хүчирхийлэл эсрэг үйл ажиллагаан дээр хуулийг сурталчилаад тэгэх юм бол хүчирхийлэл багасах юм байна. Одоогийн шинэ хуулийн төслийн онцлог байгаа юм л да. Тэрний юу вэ гэхээр хохирогчийг бүх байгууллагуудын үйл ажиллагааны төв тавьчир тавьж байгаа. Тэгээд бүх байгууллага үйл ажиллагаа явуулахдаа номер 1-т хохирогчийн аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэж ажиллана. Тэгж ажиллахдаа дангаар ажиллахгүй, дандаа хоорондоо хамтдаа ажиллах. Ийм л нөгөө цогц тогтолцоо, цогц механизм, цогц хамтын ажиллагааны загварыг л оруулж ирж байгаа. Төрөн ч гэсэн төрийн бас байгууллагаасаа суралцж байна. Одоо ганц нэг жишээ хэлэхэд энэ цагдаагийн байгууллага дээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тасаг ажиллаад эхэлсэн биш. Дагнам мэрэгчсэн тасаг. Хамгаалах байр. Цагдаагийн ерөнхий газрын дэргэд одоо гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах байр одоо шинээр бий болоод ажиллаж эхэлж байна. За одоо бэлгийн хүчирхийлэл хүчингийн хэргийг мөрддөг эмэгтэй мөрдөн байцаагч нарын одоо бас ийм тасаг бий болоод эхэллээ. Тэгээ энэ бүхэн чинь бас их том өөрчлөлт, их том амжилт. Тэгээ энэ бүхний үндсийг ингээд аваад үзэхэд бол яах аргагүй энэ бол төрийн бус байгууллагуудын одоо хийж эхлүүлсэн тэр үйл ажиллагааны үр дүн юм аа гэж. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн бус байгууллагууд энэ хорч иргэнттэй харьцаж эднийг хамгаалах үйлчлэг үзүүлдэг байсан бол 2014 оноос нэрцэн шинжилгээ өрөөнд бол бас төр энэ хохирчдыг хамгаалахын үйлчлэг үзүүлж эхэлж байгаа. Ийм бас нэг нааштай үр дүн гарч эхэлж байгаа. Цагдаагийн байгууллагын дэргэд хамгаалах байр бий болж байна гэсэн үг. Тэгэхээр бол яах жаргал байхгүй хамгаалах байр бий болоход бид нар тэр чинь стандарт нормтой хохирчтой ажиллах байдал гээд хамгаалах байрны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар бид нар хүчирхийлэл эсрэг үндэсний төвөөс дэмжлэг тус заавч хамтран ажиллаж байгаа. Хүчирхийлэл эсрэг үндэсний төв маань ажлын туршлагатай олон жилийн доктортой үйл ажиллагаа явуулдаг учраас бид нар цагдаагийн байгууллагаас тус төвтэй хамтраад арга зүйн дэмжлэг авч ингэж хамтарч ажиллаж байгаа. Иргэд одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн дуудлага мэдээлэл өгөх мөн зөвлөгөө авахар бол одоо тус гэр бүлийн хүчирхийллийн хохирчдыг төр хамгаалах байранд байрлуулсан 107 дугаар утсан хандаж мэдээлэл авч болно. Гэмтэргийн хуулийн төсөлд энэ гэр бүлийн хүчирхийллийг гэмтэрэг тооцсон явдал нь Монгол Улсын засгийн газар Монгол Улсын төр хүний эрх хэрэгчлөөг хангаж хамгаалах үүргээ ухамсарлаж одоо энэ чиглэлээр дөрвтэй одоо арга хэмжээ авч эхэлж байгаа юм бол сайн жишээ гэж бол бид нар үзэж байгаа. Жинхэнэ эр хүн бол хүчгүйд хүч гаргадаггүй. Жинхэнэ эр хүн бол охид эмэгтэйчүүдэд хүч хэрэглэдэггүй маа. Би аав хүний хувьд, эр хүний хувьд эрчүүдтэй хандаж нэг зүйл хэлье. Бүгдээрээ жинхэнэ эрчүүд бай. Охид эмэгтэйчүүдэд хамгаалъя.